Өнөөдөр адууны махтай шүлд, адууны махтай арцтай үүнийг манай монголчууд эртний үеэс хэрглэж идэж ууж ирсэн. Өвлийн цагтууд идэхэд маш тохиромжтой. Адууны мах нь илчлэг дулаан их хүний биед өвдөгөө тийм бүтээгдэхүүн байгаа. За энэ дээрээ шууд усаа хийнэ. Усаа хийгээд мөн сармис, сонгон, хар перц, давс хийгээд хамгийн сүүлд арцаа хийж өг. Арцтай, адууны махтай битүүшүүл. За бүхэл бүрийн гурлаар бүрхэж өгөөд шар тосоод үрэхэд 20-25 минут жигнэж болгоно. За бэлэн болсон битүүшүүлөө гаргаж авцгаая.